Миний харж байгаа бол энэ сонгодог парламент засгаас зарчмаас урвсан. Энийг өөр ам дээр ярьж байгаа ч гэсэн ажил дээр хэрэгжүүлээгүй. Ард түмнийхээ сонголтыг үгүйсгэсэн. Ард түмэн өөрөө сонгочоод байхад тэрнийг үгүйсгэж сөрөг хүчин байх намыг бол засгийн газарт өрсөн. 3 дугаарт өөрөө хариуцлагаас зайлах гэж оролдсон. Уг нь өөрөө ерөнхийдөө хариуцлагаа дангаараа өрөөд тэр ялсан намтайгаа хамт үрээд явдаг. Хариуцлагаас айсан. Нилээн одоо тийм болгоомжлсон, хэд болгоомжлсон. Тэгээд хариуцлага тэр ялагдсан арч намтай, ялагдсан хүн намтай хамт хуваах гэж ингэж оролдсон. За тэр үл бүтээгүй. За тэгээд дөрөвдүгээрт бол одоо улс төрийн онол байдаг. Засгийн газар юуны төлөө за мэдээж хэрэг алсын хараа хэрэгтэй. За 14 мега төсөл мэдээж хэрэг одоо тэр төсөл дотор бүгдээрээ би бол бодохдоо бүгдээрээ сайхан төсөл гэж бодохгүй байгаа. Зарим нь эргэлзээтэй. Зарим нь одоо мөрөөдлийн, зарим нь одоо хэрэггүй. Зарим төслөө шүү дээ. Зарим нь үнэхээр хэрэгтэй. Тийм учраас тэр 14 төслийн тухай ингэж яриад ирээдүйд бүртгэх төслийн тухай, яг ард түмний итгэл үнэмшил болж чадаагүй төслийн тухай, эргэлзээ төрүүлсэн төслүүдийн тухай яриад энийг л хийх гэж байгаа ярихлаар ард түмэн бүр итгэж өгөхгүй байна. Хоёрдугаарт өнгөрснөг лугаа их муха дайрсан. Энэ 30 жил одоо бүх юм будаа болцсон, бүх юм гаццсан, бүх юм утгагүй болцсон, бүгдээрээ идэж уусан гэж 30 жилийн их муха хараас. Тэр бол их буруу. Би бас өөртөө хэлжсэн 30 жилийг ингэж харах хэрэггүй. Бид 30 жилд бол алдаа оноотой бол маш их баялаг түүхийг туулсан. Амжилтын түүхч тэнд байна, алдааны түүхч тэр байна. Тэгэхээр бүхэлд нь гэж харлуулж ярих муухай. Тэгэхээр ард түмэн бол одоо юу хүсдэг юм? Улс төрийн шинжилгээ ухаанд бас байна шүү дээ. Ард түмэн яг өнөөдрийг хүсдэг. Яг өнөөдөр татвар яах юм? Өнөөдөр одоо ажлын байр яах юм? Өнөөдөр энэ хөл суртал яах юм? Өнөөдрийн хэл авах нь яах юм? Яг өнөөдрийн асуудал дээр засгийн газраа ерөнхийдөө та төвлөрөөч гэдээ дахад өнөөдрийн асуудлаас цухтагаад ирээдүйд хийх гээд байгаа юм шиг, хийхгүй юм шиг нэг 14 мега төсөл яриад эсвэл өнгөрсөн юмд дандаа балаа байсан гэж яриад тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад биел байх юм бол болно гэдэг нөгөө биегийн өвчийн давтаад тэгэхээр нөгөө ард түмэн чинь за энэ биш байна энэ чи ирээдүйн хол юм яриад хай тэр нь итгэл үнэмш төрүүлэхгүй байна. Өнгөрснөө их хараах юм тэр одоо бас алдаа оноотой авах гэхийн ухаанаар хандах өнгөрсөндөө хараад чинь тэг өнөөдрийн асуудлыг шийдэхгүй юм байна гэдэг юм одоо итгэл алдчих шүү дээ. Өнөөдрийн одоо миний энэ асуудлыг шийдэхгүй юм байна. Ингээд утаа болохоор л хүн өгчл байдаг. Тэр хэвээрээ байж л байдаг тий. Одоо гадаадын виз хөөцөлдөж залуучууд Монголоос яв гэдэг асуудал хэвээрээ л байж л байдаг. Ажлын байр бий болдоггүй. Юмны үнийн өсөлт бол одоо ингээд өдөрт хоног тусам ингээд нэмэгдээд явдаг. Тэгэхээр өнөөдрийн асуудалд анхаарал хандуулж чадсангүй. Ягаад ч юм одоо тийм учраас тэр бол их том алдаа байсан болов уу гэж би зөвлөж байна. Гэхдээ яг залуу хүн бол одоо энэ бүхний сургамж яваасаа бити өшөрхөөсөө тий бити одоо ингээд бүх хорвоод гомдоод ард түмэндээ гомдоод намдаа гомдоод тэр хамтарсан ажилласан тийм өгсгөлзөд байлээ. Хамтран ажилласан засгийн газрын гишүүдээ гомдоод тэгж явах хэрэггүй баха. Би бол одоо өөртөө зөвлөхтүүд одоо өшөрхөх хэрэггүй, гомдох хэрэггүй. Хүн одоо алдаа гаргуул тэгэл одоо өөрөө алдаа гаргасан байна. Би эндээс сайн сургамж авах хэрэгтэй юм байна. Би одоо бусдын хийсэн уг нь ухаантай хүн бол бусдын хийсэн алдаанаас сургамж аваад өөрөө алдахгүй юм зүгээр байсан. Тэгэхээр тэр баярын хийсэн одоо стандарт тус засгийн газрын алдаа бол манан гитэн одоо нэр томьёотойгоор ард түмний сэтгэлд хар толбоор ингээд үлдсэн юмыг дахиад би давтах хэрэггүй гэж бодож өгнө. Ажилласан бол сайн байсан. Тэгээ харамсалтай нэг чадсангүй. Тэгэхээр би оюун эрдэн ерөнхийдөө өөрөө тэгж алдаанаас сургамж аваасаа одоо ингээд шинээр ерөнхийдөө болох ч байгаа хүн бол бас энэ алдаанаас сургамж аваад өөрөө одоо алдахгүй ажилласаа сайн намын лидер болоосоо ялсан намын лидер болоосоо ард түмний хариуцлага үргэлжлээ бити айгаасаа бити зугатаасаа тэгээд сөрөг хүчнтэйгээ асуудлаар мэтгэл чаддаг байгаасаа зөв юм ойлгуулж чаддаг байгаасаа 3% байвал сөрөг хүчнийхэн шүүмжлэлийг зөв хүлээж аваад засдаг байгаасаа гэж хэлж хэлж байна. Би бол яхав ерөөсөө улс төр бол өөрөө мэрэгжил онол шинжлэх ухаан гэж ингэж одоо мэддэг. Энийг ингэж бүр улс төр судлалын анги гэж байгаа дэлхийд. Тийм учраас энэ бол зүгээр одоо нэг хүн өөрөө боцсороо дураараа ингэж яриад хийгээд явдаг биш. Тэгээд энэ онлынхын дагуу шинжлэх ухааны дагуу ажиллах ёстой. Харамсалтай тэр дутагдлаа. Энэ засгийн газар бол одоо энэ унж байгаа юм уу эсвэл ажиллаа өгч байгаа засгийн газар бол ялангуяа ерөнхийдөө одоо оюун эрдэнэ бол яг энэ шинжлэх ухааны талаас нь бодож засгийн газар байгуулсангүй. Шинжлэх ухаан онлынхын дагуу улс төр хийсэнгүй. Тийм учраас бол одоо харамсалтай энэ хичнээн ардын нам арчилсан нам хүн намын 126-118 гишүүнийг
игнэдэ багт болсон энэ 3 намын төлөөлөл болсон засгийн газрыг байгуулсан гэсэн хамгийн эмзэг хамгийн одоо шүүмжил дагуулсан тогтворгүй засгийн газрыг байгуулж ажиллаа. Өөр би нэг нодлон өөрт нь сайн санааны үүднээс зөвлөж исэн энэ шинжлэх ухаан онол байдаг тийм учраас тэр талаар яг яасан бэ гэж. За хоёрдугаар тул энэ шинжлэх ухаан онолын үндэстээр эхлэх юм бол хоёр засаглалын хэлбэр байна. Нэг нь бол ерөнхий эдийн засаг. Энэ бол ард түмнээс сонгогдсон ерөнхий эдийн засгийн газрын тэргүүн болоод ажилладаг. За энэ бол одоо өөр намын хүмүүс шиг ч засгийн газарт оруулж болдог. Яг бол ард түмнээс сонгогдсон ерөнхий эдийн засаг учраас тэр ард түмэн өөрийг сонгосон учраас ард түмэн өөрийг сонгохдоо аль нэгэн намын эсвэл олон намын сонгогчд бол тэр хүнийг гаргаж ирсэн гэсэн үг. Тэр утгаараа тэр хүн бол одоо зөвхөн нэр дэвсэн намаасаа гадна бас өөр намуудын төлөөллийг оруулж засгийн газраа байгуулдаг. Жишээл одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын засгийн газарт бол арчсан намын том төлөөлөл Кеннедигийн гэр бүлийн одоо төлөөлөл болсон Кеннеди гэж хүн одоо эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Харин парламент засаглалтаа хоёр дахь одоо засаглалын хэлбэрт бол олонх болсон намын дангараа засгийн газраа байгуулдаг. Олонх болсон намын засаг дарга нь намын дарга нь ерөнхий сайд болдог. Тэгэхээр дангараа засгийн газраа байгуулсан тэр намд нь парламент засаглалын үед бол сонгогч саналаа өгсөн бол тэр нам л одоо хариуцлага өргөх хэрэгтэй. Тэгэхээр хариуцлага өөрөө өргөхөөс зугтаж ялагдсан гэх юм одоо сөрөг хүчин болж өөрийг нь хянах ёстой намайг намтай хамтарч хариуцлага хүлээнэ гэж өөрөө тэр хариуцлагаас зугтаж ажиллана гэдэг бол ерөөсөө парламент засаглалыг тэр сонгодог парламент засаглалыг үүсгэж байгаа сонгогчдын саналыг үүсгэж байгаа үйл хөдлөсөн одоо ийм байдал үүсэж байгаа юм аа. Тийм учраас бол одоо ийм алдаагаа дахин битэд автаасаа тэгээ одоо шинээр байгуулсан засгийн газарт бол би одоо зөвлөхөд дангараа засгийн газараа байгуулсан. Ардын намын 68 гишүүн маань одоо энэ засгийн газараа байгуулад ажилласаа гэж ингэж зөвлөж байна. Ардын арчсан байх юм болохоор сөрөг хүчний хийгээсэй. Гэхдээ зөвөр утгагүй хөмжих биш те. Дайрт оромжлох биш. Зөвөр одоо бодитоо том улс төр нэгэн эдийн засгийн асуудал сайхан бэтгэлцээсэй. Тэгээ буруу юм хийж байгаа бол тэрэнд шүмжлэлтэй хандаасаа зөв юм хийж ивэл дэмжиж хамтран ажилласаа гэж ингэж одоо би зөвлөж байна. За энэ парламент засаглалд бол намын шийдвэрл ерөөсө голддог. Нөгөө угаасаа нөгөө олонхын цөөнхийн харилцаанд тогтдгийг тогтолцоо учраас. Гэхдээ сонгодог парламентын засаглалд бол одоо засгийн эрх барьж байгаа нам өөрөө шийдвэрүүдээ гаргадаг. Одоо улс төрийн шийдвэрүүдээ гаргадаг. За одоо энэ сонгодог парламент засаглалд нийцсэн. За тэгээд Японы либерал арчсан бол одоо засгийн эрхийг бол тасралтгүй барьж байгаа их тулхтаа ард түмнийхээ хэлийг авсан нам байдаг. Японд бол за тэр нам яаж ажилладаг вэ гэхээр бол одоо манайхтай юм төстэй нөхцөлд бол яаж ажилладаг вэ гэхээр бол намын дарга нь ерөнхий сайд байдаг. Тэр зөв парламент засаглалтай газар бол намын дарга нь ерөнхий сайд байдаг. Тэгэхээр одоо оюун эрдэнэ дарга өөрөө ерөнхий сайдаа ингээд өчөж байгаа юм чинь тий парламентын сонгуул боллоо шүү дээ. Одоо тэгэхээр бол ерөнхий сайдыг альва хурдан томилохын төлөө ажиллах хэрэгтэй. Ухамсар гаргах хэрэгтэй. Өөрөө бас тиймэрхүү юм ярьсан. Тийм учраас одоо оюун эрдэнэ дарга бол миний зүгээр бодлоо шүү дээ. Би зөвлөж байгаа. Намын дарга хурд өгөх хэрэгтэй. Тэг ингээд өргөдлөө өгөөд би намын даргагийн одоо өргөдлөө өгье. Яг манай намын дөрвөд бол намын дарга ерөнхий сайд байдаг гэж бичсэн байгаа. Тэгэхээр би ерөнхий сайдын ажилласаа одоо ингээд буулаа. Улсын хурлын гэж тий улсын хурлын юм шийдвэр гаргалаа. Тийм учраас одоо би дараачийн ерөнхий сайдыг тодруулахад намдаа туслахын тулд тий улсдаа туслахын тулд улсын эрх ашигаа бодохын тулд намынхаа эрх ашиг бодохын тулд бол тий миний хувийн эрх ашиг авах вэ би бол энэ хамгийн сүүл тавья гэж өөрөө дандаа иш татж яриад байдаг шүү дээ. Нөгөө зориг авсны үгийг иш татж. Тэгэхээр одоо намынхаа даргын өргөдлөг өгөх ёстой. За тэгээд ардын намынхаа баг хурлаа хуралдуулаад за хоёр зам байна. Нэг нь бол одоо хэд хэдэн хүн нэр дэвшээд одоо либерал арчсан намтай адилхан хэд хэдэн хүн нэр дэвшээд намынхаа баг хуралдаа мөрийн хөлбөрөөр танилцуулаад тэгээд ямар байдлаар ажиллахын гэдгийг яриад тэгээд нууц санал хураалтаар ч юм уу олон хүн дэвшүүл нууц санал хураалтаар нэг хүн дэвших юм бол одоо энэ санал хураалтаар намынхаа даргаыг сонгоод тэр хүн автоматар ерөнхий сайд болно гэсэн үг. За эсвэл одоо шууд нэг хүн дээр тохироод намын одоо удирдах бүрэлдэхүүн за одоо ингээд ажиллаа өгч байгаа ерөнхий сайд за мэдээж хэрэг энэ дээр одоо төр засгийн ажил нь тогтвортой сайхан байгаасаа гэж бодож байгаа ерөнхийлөгчтэй улсын их хурлын дарга зэрэг одоо хүмүүс ингэж хоорондоо зөвлөлдөөд тэгээ нэг хүнийг одоо оруулал бас болох юм. Ягаад гэвэл цаг хугацаанд давралтж байгаа учраас. Гэхдээ миний зөвлөгөө бол одоо аль болохоор одоо хэд хэдэн хүн оруулаад тэгээд ардын нам дээр сайхан саналаа ингэж танилцуулаад ингээд ажилласаа гэж би ингэж зөвлөж байгаа. Тэгэхдээ би энэ одоо улс орон бол маш их хурдтай ажиллах ёстой.
одоо гадаадын хөрөнгө оруулагчид бол ялангуяа зүүн борлолоор их ирдэг. Тэднийхээ эдийг авах хэрэгтэй. Тэр утгаараа цаг хугацаатаа уралдаж ажиллах юм бол одоо нэг хүн дээр тогтоод тэрийг хурдан намын дарга болгоод тэгээд ерөнхий сайд болгоод явбал бас болох л хуулиар. За олон хүн одоо ингээд нэр дэвшиж байгаа таамагуд бол хэв мэдээлэл гарч байгаа. Тэрэн дээр бол хин хийж чадах уу гэж хүмүүс яриад байгаа. Би бол бүгдээрээ хийж чадна гэж бодож байгаа. Оюурдан дараа хийж чадсан юм чинь одоо хин ч хийж чадна. Тэгээ Содбаатар ерөнхий нэрмчин дараа те тамгийн дараа Зандан Шадар, за Шадар сайд Амар сайхан, за Сангийн сайд Жавхлан, за тэгээд одоо J2 хүнсүдэ аж ахуйн сайд. За тэгээд залуучуудаас их юм бол тэр одоо учир сайд байна тий. Засгийн газрын хэлхээсийн дарга. За тэгээд энэ хоёр гишүүн байна. Гэх мэтэр одоо энэ сайхан хамт олон байна. Сайхан кандидатууд байна. Тийм учраас бол одоо хэний ч гэсэн гаргаж чадна гэж бодож байна. Тийм учраас бол тулхтаа нам тэр одоо сайхан нам дотор ингээд сайхан шудар өрсөлдүүлээд намынхаа даргаыг гаргаж ирээ. Тэгээд дараа нь ерөнхий сайдад тавилах юм бол одоо ард түмч гэсэн их сайхан хүлээж авч тэр засгийн газар их тогтвортой сайхан ажиллах болно гэж би ингэж бодож байна. Тэгэхээр энэ арс нам хүн нам засгийн газарт орлоо гэж засгийн хямралуулаас зайлж чадаагүй. Тэгээ нэг сар чүрхгүй, нэг жил чүрхгүй настай тийм засгийн газар байгуулчихлаа шүү дээ. Тийм болохоор одоо ерөөс айх юм байхгүй. Одоо парламент засаглаа бичүүлээ. Сонгодог парламент засаглал олонхын засгийн газар байдаг. Тэгэхээр дангараа засгийн газараа байгуулад тэгээд нам нь өөрөө сонгуульд ажиллаж байгаад бүх шатанд ажиллаж байгаа сонгуульд ялуучаад тахад намын гишүүдээ чи одоо парламент засаглагч ярьж чад тэгээд намын гишүүдээ тэр ачаа үүрэх хариуцлага хүлээх ажлаас нь мултлаад за чи ингээ зүгээр хүлээжээ. Одоо ялагдсан арчсан намын одоо сайд хүнийг сайд болгоно. Чи ялсан намын гишүүн чи хүлээж ирэхлээр нөгөө намын гишүүн чинь ойлгохгүй, ард түмэн ч ойлгохгүй, сонгогчд ойлгохгүй. Тэгэхээр сонгогчдын нөгөө одоо арчсан орнд сонгогчдын тааллаар засаглана гэдэг юм зарчим маш хүчтэй үйлчилдэг. Яг бол төр засгийн бүрийн ирэх бол зөвхөн ард түмэнд байдаг гэдэг. Тэ ард түмнээс их сурвалжтай гэдэг зарчим байна. Тэр утгаараа бол ерөөсөө энэ хүссэн хүсээгүй дангараа засгийн газар байгуулахаас арга байхгүй. Мэдээж хэрэг арчсан нам засгийн газарт орсон ч ороогүй ч сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлнэ. За хүн нам бас магадгүй тэгж магадгүй. Гэхдээ тэр засгийн газарт ороогүй гэж гомдлож болохгүй. Угаасаа тэр чинь тэгж болохгүй. Хэмбэл тэр чинь засгийн парламент засаглал өөрөөсөө үүсгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр парламент засаглал үнэхээр одоо сая их хурал дээр энэ ерөнхий сайдын асуудлыг ярихад бол товтолд бүгдээрээ парламент засаглалыг л хөгжүүлэн сонгодог парламент засаглалыг л одоо бэхжүүлнэ гэж бүгдээрээ баг ам тангараг өглөө шүү дээ. Тэгэхээр парламент засаглалдаа л үнж бай. Тийм учраас сөрөг хүчнээ сайхан нэртэй төртөө хий. Бити сайн ажилд садаавал гэхдээ буруу юм байвал бити дугаасуу, бити хувилд, бити дунд нь орж ингэж одоо тарих толгоогоо илэлцээдээ. Тэгээд алдаа гарвал зас шүүмжил, алдаагүй зөв зөвтэй шийдвэр байгаа бол тэрийгэ дэмжиж яв. Тэгжээж л одоо ард түмний тааллаар засаглана. Тийм учраас бол одоо хамтраад унтсан юм чинь хамтрахгүй унж магадгүй гэж яах юм байхгүй шүү дээ. Одоо энэ чинь хамтраад ундаг юм чинь нэг жил хүрэхгүй ундаг юм чинь харин хамтрахгүй байж байгаа те хар цагаанаараа ялгараад те өөх тосороо ялгараад тэгээд засгийн газар нь дангаараа бүрдээ тэр сонгуульд ажилласан хариуцлага хүлэе гэдэг тэр зарчимд инсэл ажилласан.